За ерөнхийдөө бол энэ болгож бухимдал болол хувирж байна тийм ээ. Одоо бүх юм л даалгаж байна ер нь бол. Тэгэхээр одоо энэ бүх юм дааж байгаа юм шиг тэрнийхээ хэрэнд бас ажиллах хэрэгтэй байна. Яг үндэ бол яг хүмүүс дотор бас ажиллаж ил байгаа л байх. Бүгднийг бас буруутгах болохгүй байх тийм ээ. Гэхдээ бас нэг ард түмэндээ энэ ард иргэдтэй бас өгөөжтэй баймаар. Тэр нэг гарт баригдчихдаг баймаар. Би бол дотор бол тэгж л боддгийг. Арай л бас нэг хитрхи ирэх ям идлээл. Тийм ээ. Хитрхи одоо юу гэдгийг ажлынхаа төлөө юм шиг царай гаргаж ингэж мөнгийг өрөнд харан хийж яах гэдэг чинь нэг талдаа их л гомдолтой л байгаа. Ер нь бол. Ерөнхийдөө би өөрөө багш хүн. Тий. Тэгэхээр одоо багш нарын цалин бол ийм болгочвол бас хэрэгтэй л байна шүү дээ. Ер нь бол. Багш нарын одоо нэр хүнд бол одоо нөгөө шалаар нэг болж байна. Энд бол бүх юм нөлөөлж байгаа. Тэгэхдээ цалингийн өсгөөд хүмүүст бас хариуцлагын ингээд шагналаар нь тийм ээ. Ингээд нэмээд өгчих юм бол энэ чинь бол харьцан өөр болоо явчих шүү дээ. Тэгэхээр багш сурагчид энэ эмнэлгийн ажилчид гэдэг ч юм уу эднийхээ цалин бол нэмчмээр л байна. Нэмэх бол бүрэн боломж байгаа шүү дээ. Яг үндэ бол тий. Чадахгүй л байгаа шүү дээ угаасаа. Тий. Хангалттай угаасаа яаж ажиллаж чадахгүй л байгаа шүү дээ. Чадахгүй байгаа юм чинь тэр тиймэрхүү хангамж нь бол илүү л гэж бодож шүү дээ. Тий. Яг ярьдаг шиг л ажилдаг болчвол гэж бодож байна. Тэгээ санаачилж байгаа хууль нь болохоор яг амьдралд хэрэгждэг шүү дээ. Өөрсдөд нь бол ямар ч хууль үйлчлэхгүй. Тэгэл 20 сая төгрөг аваад байж байгаа да гэж бодож байна. Одоо мэдгүй цалинг бол тэгэл үн чинь өөрсдөө хөдөлмөрлөж ижил олно шүү дээ. Яг тэгээд өөрөө хэр сайн хөдөлмөрлөж чинь тэргээрээ үнэлэгдэл цалингаа тогтоолох байлгүй. Өөрсдөө тийм цалин аваад болоод энэ болохгүй байх гэж яриад байгаа мөртлөө иргэд ард түмнээ болохоор нэг сая төгрөгийн цалин өгчөөд тэр нь нэмэхээр аймаар их нэмсэн болгочоод тэгээ хүмүүсийн амьдрал болж байна гэж яриад байгааг ойлгохгүй байна. Уг нь бол одоо хүн болгоныг өөрсдийнх нь авдаг 5 сая 700 авдаг бол одоо Монголоос гарч яваад их залуучууд алга байна шүү дээ. Тэр хүн ер нь гадаа гудамжинд ажиллаж байгаа барилга дээр ажиллаж байгаа хүнээс илүү хөдөлмөр ер нь бол хийхгүй л байгаа шүү дээ. Хууль санаачилчлаа гэдэг. За яг ухаан нь ажилласан л баг. Гэхдээ тэр хууль нь Монголдо хэрэгжээд ард түмэндээ тус тэмтэй байгаа юм бол огт харагдахгүй л байгаа шүү дээ. Тэгэхээр тэр цалин өнөөдөр гудамжинд барилга байгууламжийн бариад байж байгаа залуust тэрийг өгөхтэй харамсаад байдаг мөртлөө өөртөө офис цугаа цагтаа ч ирэхгүй шахуу. Тэгээ нэг хууль санаачлаад бүгдээрээ гараа өргөж баталснаа. Энэ бол одоо баг бидний цалин дээр нь тэр өстө та нарын хэлдгээр тэр бензин тосныхоо мөнгийг авдаг байж ич. Одоо ард иргэдтэйгээ тэрийг харьцуулж бодохгүй байгааг би ерөөс ойлгохгүй. Тэд нар анхнаасаа төрөлтөө 5 сая 700-ын цалинтай төрөөгөл баг. Анх оюутан байхдаа ямар байснаа өөртөө санддаг байх хэрэгтэй. Тэгээд яагаад одоо Монгол залуучууд гадагшаа гарч гүгээд байгааг чи улаанцаа л ойлгомжтой шүү дээ. Тэнд хүүхдүүд солонгос 5 сая 700 болох гэж л явж байгаа шүү дээ. Тэгэл ажил хийгээл улс орныхоо төлөө юм хийж чадж байгаа бол одоо тэр цалин бэлэн урсгал зардал нь бол одоо тэгэл байх ёстой л асуудал. Гол нь тэгээд улс орныхоо төлөө сэтгэлээр юм хийх ёстой л гэж бодож байгаа шүү дээ. Тэр бусад зардал мард бол тэрийг бол найрын ширэн бол мэдэхгүй байна. Яг авах ёстой цалингаа авах бол одоо тэгэл нийгмийн асуудал тий гадуур дотор одоо юу болж чинь тий өчнөө л одоо олон асуудал шүү дээ. Тэгэл одоо цалин бэлэнлүү тэгэл тэг нийгмийн эмзэг давхар махс байгаа бүх одоо тэгэл боловсон хүчин тий яах ёстой тэр чинь гол улс төрнийхөө төлөө хийгээд байгаа асуудал чинь ерөөсөө тэр байхгүй цалин нэмэх юм уу аж үйлдвэрээ дэмжих юм уу дотоодын одоо тэг үйлдвэр үйлчлэгээ дэмжих юм уу энэ л одоо хийх ёстой ажлууд нь шүү дээ. Одоо хийж чадахгүй шүү дээ. Хийж чаддаг болчоод энэ цалин байлан дээр очих ёстой шүү дээ. Тий халамж бүх юм дээр очих ёстой шүү дээ. Тий би бол тэгж л бодож байна. Дээрээсээ дугаас ингэж байгаа юм чинь тэгээд бид нар одоо хичнээн тэмцээд чадахгүй л байгаа юм шүү дээ. Их хангамжийн донд одоо яг л бэлхаад байж байгаа шүү дээ. Ер нь бол багш шимчнэр бол их л муу авдаг шүү дээ. Ер нь бол тэгээд эрдэмтэн мэр гэдэг бас энэ хүмүүсэл дэмжихгүй шүү дээ өчнө. Энэ инженер техникийн ажилчид байна. Тий. Томчууд нь одоо хитрхийг цалин аваад багчууд нь одоо тэгээд өдөр хоногоо өнгөрөөгөө амьдарч шүү дээ. Сүүлийн хэдэн жилдээ бол гайгүй ер нь жоохон ажил бас хийгдэх нь хийгдээ шинжлэгдээд тэгээд одоо тэр хичнээн тэг бовнайд байдгийн тэр хулгай дээр бас эдгүүлээд бас өөр ажил нь бас явахын хувьд бол явж байгаа л гэж бодож байна. Миний хувийн зүгээс 100 сая төгрөг аваад тэгээд тойрогтой одоо би жишээ нь хөдөө орон нутгийн хүн л дээ. Тэгэхэд яг манай хөдөө орон нутгад бас нэг шинжлэгдээд бас ойр зүгийн
одоо бас хөөрхөн ажиллагаа явж байна л да бас төгөөчийнхаа жилүүдийг бодох юм бол бас л харьцангуй л байна л да. Одоо жишээ нь би гэтэл нэг сая төгрөгийн цалинтай л байна шүү дээ. Тэгээд харьцуулахад бас л чангал юм байл да. Цаанаас нь бүх юм нь яа 5 сая 700 мянган цаас бол зөвхөн тооны сарынхын төгрөг тийм л юм байна. Харьцангуй юм байна ер нь бол. Ер нь бол одоо цалин мөнгө аваад энэ бүх юм даатгуулж одоо бүх юм төгөөс даалгаж байгаас учраас бол ажлаа хийх хэрэгтэй байхгүй. Одоо хэлэх юм л олдох юм. Өөртөө дөр зарцуулж байгаа мөнгө төгрөг одоо цалин мөнгийн одоо бидний авч байгаа энэ тэтгэврийн ядахтаа бол үнэхээр хэцүү, үнэхээр юу ч ямар ч хэлэхгүй болдог. Бүгдээрээ бороо штэ, бүгдээр давхарсан явж байгаа. Ямар ч хэлэхгүй гадаг бол дотор бол зөндөө юм байна. Тэр болгоны гарганд бол хэдэн цагч гаргах штэ бид. Чадахгүй нах. Юу ч хийгээгүй. Шууд 16 120 гişэн боддог хийсэн өрөөс байхгүй. Дандаа хулгай ярьж जैन, дандаа луур ярьж जैन, дандаа таадж जैन. Дандаа хоорондоо юу явуулж जैन одоо юу болоод байгаа бөө гэж. Энэ улс орнд эдлэн байна уу? Төр тусах юм байна уу? Ядахтаа нэг 3 сая 4 сая төгрөг сэлэвт бид хүүхдүүдэд явуулахгүй шүү дээ. Солонгос руу юу? Явуулахгүй. Энэ юу хийлээ гэж явдаг бидний татвар төлөхтэй мөнгөөр юугаа яац гэж аваад байгаа маш хүнд байна шүү дээ. Улс орны байдал эдэд хүнд. Юмны өдөр шөнөгүй нэмээд үү. Хятгаар зохицуулах. Энэ Орос улсын улс нэг ийм байдаг юм сонсч байна бэ. Худалдааны хууль гэж юм бэ. Хатуу хууль байдаг юм. Үндэслэгөө үн нэмэх нөхцөл төрөөсөө тэр яриа хөөрөө торгуул шийтгэл гэж байхгүй. Дахиад ажиллахгүй болтнороосоо хаадаг. Ийм юм байна. Энэ улсын хурлын гишүүд яг үндэ одоо яг ингээд яг зүүн гарахгүй байх санагдаад байна надад. Одоо яг бид нэр ингээд маа сонгуул бол угаасаа ингээд юм ловерстай одоо сая норг мор гэдэг амир юм болоод л шүү дээ. Яг ингээд зүүн гарчих юм бол одоо яг юм улс орноо хөгжүүлэх тухай биш тэд нар зүгээр ингээд өөрсдөө юм хувийн амьдралыг те ерөөсөө л одоо юу 5 сая 700 мянган зээлэн зүгээр сууж байгаа аваад тэгээ хуралдаа ирэхгүй те тэр энэ эрсдлийн бүртгэгдэж хүн байдаггүй байхгүй ямар ч хариуцлага нэх юм байхгүй. Тэгэхээр одоо энэ бол би бол тэний хэсэг л гэдэг. Тэгээд одоо ингээд арт өмнө тэр одоо тэр нөөтийн татварыг одоо ингээд 5% болгоно 1% болгоё гэдээ саналаа өгөн тэр хизээч хилцдэггүй. Гэсэн бодлоо өөрсдийнхөө ингээд одоо яг их ашигын өөрсдөө компани хуулиудыг зүгээр урд дуур нуурлаад улаан гэрлээ зүгээр ногоон гэрлээр оруулаад ингээд хилцдэг. Андаа өөртөө ашигтай юм ийд. Тэгснээ дээрээс нь дахиад улсын хурлын гишүүнээс буунгуутлаа дахиад нэг 4 жилийн юм аавна гэдэл юу гэлээ мөнгө аавна. Юу ямар ч ажил хийхгүй байгаа өстэй угаасаа ямар ч одоо ингээд зарим гишүүд одоо ингээд энэ орон нутгийн мөлтөд сонгогдсон гишүүд чинь тэд нар чинь ингээд замаар явдггүй машинаар явдггүй нисдэг тэргээр очиж буугаад 30 минут болчаад тэгээд яваад өгдөг гэх бодолтой. Тэгээд тэр мөнгө зүгээр л улсын бидний ингээд төлж байгаа татварын мөнгөөс гарч байгаа тий. Бид нэг ажиллаад энэ бүстэ тэгээд талын ингээд тэрийг авангууд зүгээр тэд нар ингээд тижээд байгаа юм. Үгүй нэг гадаад байж байгаа ирсэн тэгээд амар сонирм байгаа. Тэгвэл ч одоо ингээд гадаад чи ингээд ажиллаад татвараа төлнө. Төлөнгуудаа дахиад жилийн эцэст нь ингээд хэрвээ ингээд илүү татвар төлсөн бол танаас ингээд улс нь ингээд буцаад уюуг нь өгдөг те. Тэгэхэд энэ юус ингээд зүгээр ингээд залуу хүмүүс бизнес хийгээд тэгэн гол зүгээр бүх юмар дарамтлна. Ерөөсө тийм юм гэдэг мангар олон юм чагсаал гаргаж ирээд бид нар хизээч мөрддөггүй юм. Тэгээд юу таньдаг хүнтэй байх юм бол тэрийг зүгээр даруулчихдаг те.